Сайн байцгаана уу? Янж байна. Тэгэхээр уучлалын талаар энэ удаагийн подкастыг хий гэж бодсон. Саяхан болсон конференц дээр манай нөхөр уучлалын тухай сэдвээр ярилцсан л та. Тэгээд тэрээр энэ сэдвийг хөндөж ярьсан үед би ч гэсэн бас энэ талаар ер нь подкаст хийж байгаагүй юм байна гэж бодсон. Тэгэхээр уучлал нь бол нэгүслийн бас нэг хэлбэр юм. Уучлах болно гэх нь тухайн нэг хүн ч юм уу хүмүүс, хэсэг бүлэг хүмүүс таны эсрэг буруу зүйл хийсэн гэсэн үг. Нэг бол таны гомдоосон, махан бие, сэтгэл санаа, сүнс дээр асуудал гаргасан учраас та түдгээр хүмүүсийг уучлах шаардлагатай болсон гэсэн үг. Тэгээ тэр хүмүүс бол уучлалыг хүлээж авах ч юм уу зохистой нэгэн биш байж болно. Тэр нэгүсэл гэдэг бол үнэхээр авах зосгүй зүйлийг одоо бэлгэлж өгөхийг хэлж байгаатай адилхан зүйлтэй. Бурхан биднийг үхэх ялтай байхад Христээр дамжуулан аварсантай адилхан. Тэгэхээр Солонгост болсон нэг явдал дээр би тэнд Кайртгийн сургуульд магистр сурж исэн. Тэгээ магистр сурж байгаа хугацаанд тэтгэвтэй сурж исэн. Тэгээд нэлийн өрсөлдөөнтэй сургууль л та. Тэгээд нэг удаагийн үйл явдлаар мэдтлэг өсөөд манай ангид байсан нэг солонгос оюутны тэтгэлэг доктортой сурж исэн мөр 5-6 жил болчихсон төгсөх ёстой. Тэтгэлгээ алдах тийм аюултай байх үедээ алдсан байгаа. Тэгээ орж ирээд уурандаа өглөөд юу болсон юм мэдэхгүй бейсболын төмөр цохороор миний толгойн артал руу цогсон. Тухайн үед би 8-9 сартаа бараг 9 сар болжсэн жирэмсэн байсан. Миний 2 дахь хүүхд гарах гэсэн үе л дээ. Тэгээ би зүхтаад өрөөнөөс гараад унсан байгаа. Тэгээ аз ууж толгой маань дотроо цус алдаагүй гадаа цус алдсан учраас би амьд байсан. Яг тэр унах үедээ би юу гэсэн бэ гэхээр Иесусийн заалмаа дээр цовдлогтой хэлсэн үг надад саанд орсон. Яг Луг 23:34 дээр байдаг. Иесусийн аава тэднийг уучлаач. Иесус хэлэхдээ хэлсэн байгаа. Аава тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлсэн ба. Яг энэ эвсэлд миний амнаар орж исэн шууд. Миний бодлоор ариун сүнс орж тусалсан байх надад. Би шууд аава тэднийг уучлаач. Энэ хүн залууг уучлаач. Учир нь тэд үнэхээр юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж хэлээд унсан байгаа. Тэр үед миний нөхөр ирсэн. Аз уулж бас үнэхээр төвчээр гаргаад тэр хүнтэй зодтолтохын оронд эхнэрээ анхаарах хүүхдүүд гэрт бас байсан. Тэдийг хүүхдээ анхаарах тэмцээн гаргасан баг. Тэгэхээр яг тэгэж уучлах үед биднээс чөлөөлөгддөг байгаа шууд. Би гисэнд байгаа хүүхдээ бас бодсон. Үүний адил Стефан ч гэсэн бас яг үүний үлдээ хийсэн байгаа. Үйлс 7-гийн 59-60 дээр тэд Стефан руу чулуу шидэлж байхад Стефан эзнийг дуудан эзэн Иесус минь сүнсийн минь хүлээн аваараа гэв. Тэгээд өвдөг сөхрөн чанга дугаар эзэн энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хашгирав. Тийхүү хилээд тэр нарсваа гэж. Тэгэхээр үнэхээр уучлал нь олон юмыг чөлөөлдөг байгаа. Танд ч гэсэн тэдгэр хүмүүс маш их муу юмуд хийж исэн бол үнэхээр тэр хүн таны уучлалыг авах зохисгүй нэгэн. Гэтэ та үнэхээр уучлах үедээ бас чөлөөлдөг байгаа. Үнэхээр уучлал нь нэгүслийн нэг хэсэг байгаа. Тэгэхээр та тэдгэр хүмүүсийг уучлахч чөлөөлж явуулж байгаа, бэлэг өгж байгаа гэсэн үг. Нөгөө талдаа бас өөрөө чөлөөдөж байгаа гэсэн үг байгаа. Тэгэхээр та тэдгэр хүмүүсийг бас нэгүүлж байна гэсэн үг. Тэр үнэхээр нэгүслэр дүүрэн үед уучлахад бас амархан байдаг байгаа шүү. Тэгээд эзэн та үнэхээр тантай байх үед эзэн тантай ойрхон байх үед та хүмүүсийг уучлах нэгүүлэхтэй ойрхон байдаг байгаа. Тэгээд үнэхээр таныг бас хүмүүсийг уучлаагүй хүмүүс байх юм бол уучлаасаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Тэгээд энэ нь таны итгэл чөлөөлтөнд бас нөлөөлдөг учраас итгэж бидний хувьд уучлалт нь өөрөө тушаал байгаа. Гэхдээ ичлийн тушаалч гэсэн хүчээр хийгдэх хэцүү. Харин Бурхны нэгүслийг та ойлгох үед улам үнэхээр Бурхантай ойрхон байх үед уучладаг байгаа шүү. Тэгээд танд бас амжилт хүсье. Уучлах процесстой Бурхныг бас оруулаараа. Тэгээд Бурхан танд маш их хайртай шүү. Хайр нэгүслэр дүүрэн байх болтугай. Баярлалаа.